Бурхны хөө Баярбаатар Бөөрнөрийнхөө ирэг дээр сайхан байна. Төрийн төлөө огтно хичээр муу Баярбаатар Монгол Монголыг яаж өөдөнд татах гэж бодох. 28 оны сонгуулийг байнга л бодох юм. Ингээл бодоод ахлаар энэ муу Өтгөнбаатар муу хулгайч шууд сайд болох нэ. Нэр тоглоомч. 28 онд Өтгөгийн нам бол найдвартай 5-аас дээш суудлаа. Нэр 5-аас 8 орон суудлаа. Манай нам ардын нам 2 бол ойролцоо суудлаа. За манай нам нэг заана ганц 2 ч юм уу 3 4 ч юм уу суудлаар илүү гарч магадгүй. Ардын нам манай намаас нэг ганц нэг суудлаар илүү гарч магадгүй. Ер нь тэгтээ ойролцоо суудлаа. Хин жолон болохгүй. За Өтгөгийн нам нэг 5-аас 8 суудлаа авчна. Хүн нам 4 суудлаа авчна. Ногоо нам нэг 5 суудлаа авчна. Номтой 2-ын нам мөнгөөр зодоод бас нэг 4 суудлаа авчна гэж бодоход 20 суудл. За 21 2 ч юм уу суудл жижиг намууд авах нэ. Ингэхээр хамтарсан засаг байгуулагдана. Наара Өтгөнбаатар 2 чигээрээ сайд болох гэдэг ш. За ардын нам ялах юм бол Өтгөө уул найдвартай сайд. Наара сайд болохгүй гэж магадгүй. Ногоо намыг засагтаа оруулахгүй гэж магадгүй. Тэгээд ардын нам мэдээж ирэг манай намд санал тавина. Манайхан гүгээд орчин. Тэгэхээр манай нам, ардын нам, Өтгөөгийн нам, номтой 2-ын нам ч гэдэг юм уу. Ингээд нэг бас нэг хөвсөл байгуулагдах нь тодорхой. За манай нам яллаа гэж бодоод ардын намтай хамтрахгүй. Тэгэхээр жижиг намуудыг бүгдийг нь оруулна гэсэн үг. Тэгэхээр Өтгөө нараа 2 чигээрээ сайд. Ай Монголын хөвтөл нэр үнэн мөрхөг байна. Баярбаатар айгуул дахиад Бөөрнөрийнхөө ирэг дээрээс бичлэгээ хийгээ сууж ихэн дээ. Манай намынхны байж байгаа цариг харахад олигтойгоо доош нь дараад олиггүй нь удаа тийм ээ. Долоогч нароо нэр дэвшүүлнэ. Одоо тэгээ долоогч нар яаж гарч ирэх юм бэ? Хэцүү шүү дээ. Нийгэм танигдаагүй, өөрсдөө улаан мөнгөгүй. Тэгэл яг нэг 4-5 компаниас санхүүжээл явна. Тэгээ ардын намынхан ч амар мөнгөтэй болцсон. Мөнгөндөө зодуулахгүй. Ажлын туршлага, боловсрол энэ төрөөр бол ардын намынхан чинь хүмүүсээ бэлтгэж хамаагүй л шүү дээ. Тэгээ хүмүүс танигдсан байдлаар ардын намын залуучууд ч бүгд танигдсан. Манай энэ намынхан чинь болохоор нэг хүн танигдсан нэг хэдэн хүн байна шүү дээ, тийм ээ. Баярбаатар одоо мөнгө эрдэнэ хинж байдгийг. Нэг хэдэн хүн байна шүү дээ. Тэднийг л доош нь дараад өөд нь гаргахгүй. Үнэн хэцүү нэр. Монголын ирээдүйн үнэхээр бүрхэг байна. Даа нэр. Ерөөсөө удахгүй зүгээр энэ улс төр Монголын амьдрал гэж явахаар зүгээр яшиг ганх байхын хараас. Төлбөртэй лайвэр орд юм уу дөө. Тэр нь шолоох юм. Өтгөөтэй хайртай шүү. Нөгөө Чингис хааны юун дээр чи нөгөө нэг далжгансан нөхөр чи юм блэ? Таныг хаан болохыг чинь хамгийн түрүүнд хэлсэн би шагнал 30 ихнэр аавна гэдэг нөгөө нэг юу руу явдаг чи. Байгаль нурлаа явдаг нөхөр чи юм блэ? Тэр шиг одоо Баярбаатар одоо нэрэ бурхны хүн нэрэ Өтгөнбаатар нэрийг өгсөн Өтгөнбаатартаа одоо тийм ээ. Найз нь чамайг сайд болохыг чи хамгийн түрүүнд хэлсэн шүү дээ. Санаж гинөө гээд очих нь байж одоо яана. Аим шиг юм аа нэрэ. Йоо хар дарсан зүүд юм аа нэрэ. За баярлалаа. Баяртай.